aus. Wir geben alles für euch. За захин мөртэй холбоо бол 2006 онд байгуулагдсан энэ захин мөртэй сүлжээгээд байдаг интернетээр одоо гадаад байгаа монголчуудаа өөр хооронд холбох мэдээлэл солилцох боломжийг бий болох үүднээс байгуулагдсан 99 онд байгуулагдсан. Тэгээ энэ сүлжээгээр харьцдаг залуус өөр хоорондоо ярьж хагаад энэ бидний өөрсдөө санаа бодлоо Монгол орныхоо газарт хөрсөнд буулгаж үйл хэрэг болгож бүтээе. Энгийн тулд бид нараас тодорхой байгууллага болох хэрэгтэй юм байна гэдэг. Ингээд 2006 онд бид нар захин мөртөө төрийн бас байгууллагыг, захин мөртөө холбоо төрийн бас байгууллагыг байгуулсан юм аа. Тэгээд тэрнээс хойш одоо 5-6 жил үйл ажиллагаа явуулаад ингээд гадаад байгаа монголчуудтайгаа хэлхээ холбоог нь одоо байнга авч өргөжүүлээд ингээд ажиллаа байж байна. Тэгэхээр бидний хувьд гол ажиллаж байгаа одоо хэд хэдэн чиглэлгүй. Тэгэхээр бид нар бас нэгдүгээр гадаад байгаа монголчуудынхаа сонгуулийн эрхийг баталгаажуулахын гэдэг талаар ажиллаж байна. Мөн давхар иргэншлийн талаар бид нар бас янз янзын санал бодлогоор одоо төр засагт уламжилж янз бүрээр ажиллаж байна. За бас ойрхоны үед хэрэгжүүлж байгаа нэг төсөл бол хазар монголчууд гэдэг одоо Афганистанд байгаа хазар монголчуудаас 3 оюутан авсарж бид нар тэрнийхээ тэтгэлгийг өөртөөсөө босгож ингэж Монголд суралцуулж байна. Монгол үндэснийхээ Монгол авсарж сургах одоо тэр цаашдын үе таалгын нэг зорилгоор за мөн гадаад байгаа монголчуудынхаа мэдээллийн санг үүсгэж одоо өөр хоорондоо мэдээлэл солилцох одоо энэ байдлын илүү боловсронгуй болох үүднээс бид нар бас хаашгаа төсөл эхлүүлээд ажиллаж байсан. Иймэрхүү үйл ажиллагаанд хийж байна. Тэгээд саяхан бид нар бас энэ үйл ажиллагаа өргөдөхөө захин мөртөө дээд сургууль гэж байгууллаа. Тэгэхээр энэ маань одоо яг одоо энэ гадаад байгаа энэ өндөр боловсрол мэргэжил эзэмсэн улсууд маань Монголын одоо боловсролын системд тэгээ өөрсдийнхөө оюуны хөрөнгөө одоо оюуны чадвараа тэр оруулах одоо нэмэрлэх энэ үүд боломжийг бид нар бас энэ дээд сургуулаараа дамжуулж оруулж байна гэж ойлгож байгаамаа. Иймэрхүү байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Одоохондоо яг захин мөртөө холбоонд бол 13 орны 100 гаруй эрдэм доктор одоо ийм улсууд байдаг. Энэ 60 гаруй хувь нь бол докторлоод магистрээс дээш цолтой ийм улсууд байна. Санаачлсан үйл ажиллагаанд бол илүү боловсронгуй батжуулж бэхжүүлэх тийм ээ. Одоо тэгээд бид нар цаашдаа ямар ч үсэн захин мөртөө дээд сургуулаа бид нар илүү боловсронгуй болгох энэ бол одоо мэдлэг суурилсан хөгжлийг бий болгож байгаа. Энэ маань одоо бага жижигхэн цомхон сургуулиас эхэлж энэ маань цаашаа өргөжиж л одоо жинхэнэ технологи мэдээлэл технологи мэдлэгийг Монголд бий болгосон энэ мэдлэгийн уул уурхай байх талаас бид нар бүх боломжоо ашиглаж ажиллана. Энэ одоо бидний хамгийн гол одоо тулгамдаад байгаа гол зорилго одоохондоо байна. Ерөнхийдөө бол бид нар захин сургууль маань цаашдаа бол захин хэлбэрлэлөө шилжин одоо яг одоохондоо бол бид нар Монгол дээд сургууль яаж байгуулдаг хэлсэгчд аваад ингээл ажиллаж байгаа. Ер нь бол бидний цаашдын зорилго тийм байгаа. Веб хуудасаараа захин байдлаар сургалт явуулдаг тийм. Ерөнхийдөө тэгээд бид нэр ихэнх боловсролтой залуучууд гадаад орнууд байгаа. Тэднийхээ хичээл лекцүүдийг захин хэлбэрээр аваад сургадаг ийм л байдлаар бас шилжинлээ. Тэгэхээр тэр тохиолдолд бид нар бас явандаа одоо янз янзын open university-нууд байдаг шүү дээ захин байдлаар. Тэр хэмжээний олстай бол мэдээж орно гэж ойлгож байна. Европын одоо улсуудад монголчууд маань бий болоод монголчуудын холбоо тэнд үйл ажиллагаа явуулдаг болсон байна л да. Тэгэхээр бид нэр ихэнхдээ ярина ижил төстэй үйл ажиллагаануудыг газараа хийдэг. Зарим тохиолдолд бас биедээ тусдын болох мэдээлэл солилцох ийм юмнууд бас шаардлага шалтгаан үндслүүд бий болдог л доо. Тэгэхээр эндээс үндэслээд ерөнхийдөө тэгээд албан бус харьцаагаар хөөе хай гэж яхаа оронд бид нар бас нэг тийм тодорхой зөвлөл нэгдсэн байдалтай тийм нэг зөвлөл байгуулаад тэрүүгээрээ дамжуулан мэдээлэл солилцдог жилийнхаа төлөвлөгөөмөлөөчсөн холбоотын ажлын төлөвлөгөөтэй уялдуулаад хэндэ хаанда яаж тус болох уу бас нэгдсэн үйл ажиллагаануудыг бас яаж зохион байгуулах вэ энэ талаар ер нь ярилцаж шийдъя. Одоо энэ Гром Монголын гүрэн засгийн газраас хамтран зохион байгуулж байгаа энэ чуулганд бас боломжоор биднийг хангалаа энд нэг дор уулзах. Тэгээ энэ завшааныг ашиглаад бид нар энэ тэр зөвлөлийн хоёр нь байгуулахын зүйтэй юу гэсэн талаар өчигдөр бид нэр ярилцаад ер нь бол ийм зөвлөл бидэнд байх хэвээр энийхээ дүрм журмыг илүү боловсронгуй болгоё. Цаашдаа хамтарч ажиллах талаар илүү наривчилж санал бодлоо солилцоо гэсэн ийм шийдвэр төчтөрл хүрлээ те. Мөн баггүй наадамч газараа болно те. Тухайлбал хамгийн наацхан шинэ Британи монголчуудын холбоос бид нар юу хэлж байгаа гэхээр бид нар жил болгон Монгол орны хөгжилдөө чуулга уулзалт хийдэг. Энийг бид нар 7 жил хийсэн. Тэгэхээр энийг одоо бид нар Европын бус холбоонд хамтраад Европын монголчуудын
чуулга уулзалт болгоё. Энийг бол одоо бид нар тэр ингээ хамтрах тэр эрхийн одоо Британи монголчуудын холбоо бол одоо бус холбоотойгоо хамтрах эрхийн шилжүүлж өгч болж байна гэсэн тийм санал байгаа. Тэгэхээр иймэрхүү үйл ажиллагааг бас нэгдсэн байдлаар хийж болох юм тий. Тэгэхээр газар бид нар чуулга уулзалт хийхээр бас зардал мөнгнөөс ихсүүлэл янз янзын болон тэгэхээр бид Европын нэгдсэн юм жолоохон бол олон хүн цуглаж нэг дороо цуглаж бас ингээ яг одоо өнөөдрийн энэ чуулга уулзалт болгож байгаа боломжийг бид нар бас энэ дахин бүрдүүлнэ. Тэгэхээр энэ үндсээр иймэрхүү бас тийм нийтлэг үйл ажиллагааг мэдээж бас бид нар хийн. Тэгээ одоо Монголоос ямар нэгэн урлагийн тоглолт байх юм бол нэг орон дээр л буцах шүү дээ. Нөгөө бус орнуудаараа тойруулаад тоглоулах тэрийг бид нар бас урдчилж яриа зохион байгуулсан байх боломжийн олон зүйлийн даваа талууд бий болно л доо.